Улсын хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг тус байнгын хороо 2019 оны 1-р сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр аж ахуйн нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагаа хөгжүүлэх шаардлагатай дэд үтсийг бий болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзсэн байна. Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын төсөвт санхүүгийн нэмэлт ачаалал үүсэхгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Ундраа оюуны өмчийг бүртгэх, оюуны өмчийн бүтээгдэхүүнийг патентжуулах талаар хуулийн төсөлд хэрхэн туссан тухай асуулт асууж хариулт авлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг талаарх нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Учрал гишүүнд баярлалаа.